омхон эрийн гурван наадамтай уян эгшхэн хосолсон уртын сайхан дуутай уул усан тэгшхэн эрдэнсийн баян орттой улс зонон цагаахан эвийн халуун сэтгэлтэй морин хуур Лимбийн эгшгэлэнд Монгол түмний эгшгэлэнд аялгуунд саатан тоглож буй та бүхэндээ энэ өдрийн мэндийг айлтгая. Эрхэм хүндэт үзэгчдээ, өнөөдөр олон улсын ахмадын өдөр тохиож байна. Энэ өдрийг өгтөж Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордноос зохион байгуулж буй Тунамал авьяас ахмадын урлагийн наадмын нэгдсэн тоглолт өндөр үдэ нээхэд ийхүү бэлэн боллоо. Та бүхэндээ олон улсын ахмадын баярын мэндийг өргөн дэвшүүлж байна. Төрийн шагналт ардын жүжигчин Чулууны аялгау уран хас Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Алтан газар одонд Тунамал авьяас наадмын алтан медаль, Баян зүрх дүүргийн 23 дугаар хорооны ардын авьяастан нэрн чимэг. Баярлалаа. Төрийн шагналт ардын жүжигчин мөр дөрж их орон Тунамал авьяас наадмын бүх оролцогчид удирдаач Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Наран цэцэг.
Аавын суух завлалт нь Монгол, алтай өндөр улс нь Монгол, алтан думбах нутаг нь Монгол, амтархан унших шүлэг нь Монголоо. Босон хоншорт гутал нь Монгол, буух гичний мэнд нь Монгол, бүлээн цайны амт нь Монгол, бүрэн эрхт тусгаар Монголын баялаг болсон эрхэм хүндэт ахмадууд, ардын авьяаснуудаа та бүхэндээ баярлалаа. Тунмал авьяас 2016 ахмадын урлагийн наадмыг туглан сууж таалан сойргосон эрхэм хүндэт үзэгч та бүхэндээ гялалаа. Эрх тунмал авьяас 2017 наадмаар эргэн уулзъя. Ардын авьяаснуудаа бүгдээрээ халуун алга ташилтайхан өргөё. Баярлалаа та бүхэндээ. Алтай их хайрхны мөнх цагаан ориглоос авраг хадмын сэрвэшиг бөөрийн мөнгөн нэлгөө хөртөл ард тэргэнд хотойсон Монгол шарын даваанаас алтан ис үйсэн оров гашууны толгод хөртөл энэ насад ганцхан заяах их орн минь ээ. Энэ сайхан их орныхоо бүтээн байгууллагад хөгжигдсэн хувийн байгуулсан эрхэм хүндэт ахмад та бүхэнд гэгэн гэрт өнөөдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Монголын үйлдвэрчний эвлийн соёлын төв ордон Монголын ахмадын холбоотой хамтран зохион байгуулсан Тунмал авьяас хэмээх ахмадын дунд зохион байгуулсан ардын урлагийн наадмын гала тоглолт шагнал гардуулах ёслолын ажиллагаа энхүү ёслол төгөлдөр эхэлж байна. Энхүү шагнал гардуулах ёслолын ажиллагаанд хүрэлцэн исэн эрхэм хүндтэй зочдыг та бүхний өмнө өрн залъя. Монголын үйлдвэрчний эвлийн соёлын төв ордны захирал соёлын тэргүүний ажилтан Гэрэлмаа таныг хүндэтгэн өрж байна. Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч эрхэм хүндэт Сүхбаатар таныг тайснаа хүндэтгэн өрн залъя. Монгол улсын авьяатай жүжигчин Намжмын охин Монгол улсын авьяа жүжигчин нэрт бүжиг дэглэж эрхэм хүндэт ганцхан таныг тайснаа хүндэтгэн өрн залъя. Тэмцээний ерөнхий шүүгч, ерөнхий найруулагч. Монгол улсын урлагийн авьяас сэтгэлдэн Оросын холбооны улсын урлагийн авьяас сэтгэлдэн хөгжмийн зохиолч эрхэм хөгжмийн алдар суутан Жаминга таныг хүндэтгэн өрн залъя. Монголын үйлдвэрчний эвлийн соёлын төв ордны соёл спорт хамтын ажиллагааны дарга эрхэм хүндэт Туул таныг хүндэтгэн өрж байна. Манай энэхүү тэмцээний шүүгчин мөрөлдгөөнээр Монгол улсын авьяатай жүжигчин Идүгэ 40 гаруй жил дууны урлаг зүтгэж яваад Цэндийн үеийнч ажилласан өнөөдөр Багнуур дүүрэгт тоглолттой учраас хүндэтгэх шалтгаанаар хүрсэн гэлсэнгэ. Ингээд энэхүү Тунмал авьяас наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа нээж үг хэлнүүгмэн Монголын үйлдвэрчний эвлийн соёлын төв ордны захирал Гэрэлмаа таныг микрофонд хүндэтгэн өрье. Монгол улсын хөгжлийн, Монгол улсын баялагын охиолсон эрхэм хүндэт ахмадууд, тэднийг дэмждэг, хайрладаг, арга гэр бүлийнх нь хүмүүс, хамтран ажиллаж байсан бүх хүмүүс манай энэ тоглолт арга хэмжээг дэмжин тусалсан энэ зааланд хүрэлцэн ирсэн та бүхэнд олон улсын ахмадын баярын мэндийг хүргье. Монголын үйлдвэрчний эвлийн соёлын төв ордон 41 дахь намартайгаар золгож үе үеийн насны хүмүүс зорилтод чиглэсэн соён гэгэрүүлэх сэтгэлийн баясрал цэнгэлийг өгөх гоо сайхны хүмүүжил гоо сайхны тааламжийг бий болгохын төлөө зорин ажиллаж ирсэн хамт олон юм аа. Бид нар энэ 41 жилийнхэн түүхэнд бол урлаг уран сайхныг хөгжүүлэх, ардын авьяасныг тодруулах, тэр ард түмний тунмал, тэр цаана чандад байгаа өв соёлыг тээгчдийг алдаршуулах, тэр өв соёлыг залуучуудад түгээн дэлгэрүүлэхийн төлөө өөрийн үд хаалга нээснээс хойш өнөөдрийг хүртэл хүндрэл бэрхшээлийг даван туулж ирсэн билээ.
Тэгээ манай хөгжлийн түүхэнд одоо уран сайханчдыг дэмжсэн ардын авьяаснуудыг нээлрүүлэх олон сайхан нэр хүндтэй ажил арга хэмжээ явж ирсэн түүхтэй. Тэгээ зах зээлийн бас хүндрэл бэрхшээлийн одоо улмаас бас завсралж ирсэн ч бид нарт бас гашуун түүх байгаа. Тэгээ энэ жилийн хувьд бол бид нар ер нь ахмадуудад чиглэсэн тодорхой ажлуудыг зохион байгуулах юм төлөвлөсөн ажлууд байгаа. Яагаад ахмадуудаа энийг чиглүүлж байгаа вэ гэхээр өнөөдөр Монгол улсад ер нь одоо улс оронд дэлхийн хөгжилд ч гэсэн ахмадуудын оролцоо маш их чухал байгаа. Тэдний нуруунд дээр өнөөдрийн Монгол улсад хөгжил сайн сайхан юм байгаа бол тэр бүхнийг үүрлцэж ирсэн, тэр түүхийг бичлж ирсэн, тэр хүмүүсийг нийгмийн яг өнөөдрийн одоо харилцаанд, өнөөдрийн хөгжилд залуучуудаа энэ зэрэгцэн оруулахын төлөө бол төрийн болоо, төрийн бус байгууллагууд, түүний дотор Монголын үйлдвэрчний эвлэл анхаарал хандуулах үүрэгтэй гэж бид нар ухамсарлаж байгаа. Тийм учраас бид нар өнөөдөр энэ одоо тунамл авьяас гээд 55 наснаас дээших насны ахмадуудад зориулсан энэхүү урлагийн наадмыг хоёр үе шатаагаар зохион байгууллаа. Тэгээ энэ одоо бидний зах зээлийн судалгаа, бидний одоо энэ бодлого бол үнэхээр одоо цаг үе олсон зөв бодлого байсан. Энэ одоо наадмын 14 хоногийн хугацаанд бол биднэрт маш мэдрэгдлээ, улам хийх зориг одоо биднэрт бас хайрлалаа. Тэгээд энэхүү одоо наадмыг бидний санал хүсэлтийг хүлээн авч хамтран зохион байгуулж байгаа Монголын ахмадын холбоонд одоо түүний харьяа, дүүрэг ийм байгууллагуудад бас баярлж талархснаа илэрхийлье. Хамгийн гол нь бидний энэ зар хүсэлтийг одоо сэтгэл санааны бүх одоо дэмжлэгийг үзүүлж энд одоо оролцсон бүх шатанд нь оролцсон 200 гаруй ахмадуудаа одоо бас баярлснаа илэрхийлье. Энэ уралдаан тэмцээнд орохт нь бас урам хайрлсан ар гэрийнх нь өөр хүүхдүүдэд нь ач зээд нь бас талархснаа илэрхийлье. Тэгээ энэхүү одоо уралдаан тэмцээн маань энэ удаагийн одоо бид нар зах зээлийн юм одоо хүндрэлтэй нөхцөд сэргээн зохион байгуулж байгаа бас төсөөлөхөд одоо санхүүгийн болоод бас бусад бэрхшээл байсан тэднэрийг бол бид нар хамтдаа туулж ирсэн. Хамгийн гол нь энд одоо идэвхтэй оролцсон миний ард ингээд байж байгаа одоо та бүхэнд юуны түрүүнд бас талархлаа илэрхийлье. За энэ одоо уралдаан тэмцээнд нийтдээ бол нийслэлийн 7 дүүрэг бас зарим аймгийн төлөөлөл бол оролцсон байгаа. За энэ энэ удаагийн уралдааны бас өөрийн онцлогтой байна. Тэгээд соёлын ордон маань өөр 1975 оны яг энэ намар 11 сард өөрийн үүд хаалгаа нээжсэн сайхан түүхтэй Монгол улсад ер нь одоо өнөөдрийг хүртэл байж байгаа яг зориултын өндөр тоног төхөөрөмжтэй ийм сайхан ордны нээлт болж исэн байгаа. Энэхүү нээлтийн одоо концерт нь бас Монгол улсын хаан түүхэндээ 400 хүний одоо ийм тоглолтыг энэ тайзан дээр анх удаа тоглож исэн. Энэхүү нээлтийн одоо ажил арга хэмжээнд оролцож исэн манай Хомбогго бас өнөөдөр энэ тоглолтод оролцож байгаа нь бол бас их бахархууштай. Сайхан одоо дурсамж, сайхан түүх юмаа гэж одоо бид нар бас маш их баяртайгаар бэлэгшин хүлээж авч байгаа. За манай энэ удаагийн энэ одоо ахмадын наадамд маань угаасаа бидний бодож сэтгэжсэн авьяас гэдэг бол хизээч тэтгэврт гардаггүй. Энийний одоо том илэрхийлэл бол олон ахмадууд оролцсон хамгийн өндөр настай нь бол өнөөдөр 82 настай ийм ахмад ингээд оролцож байна. Ингээд одоо та бүхэн дахин баярлж талархснаа эрхэм шүүгчдэд бас талархлаа илэрхийлье. Тэгээ манай шүүгчдтэй би бас уулзаад ярилцж байхад бол за гэрэлмээ захирлаа ер нь бол шүүхэд бол бас хэцүү юм байна шүү. Олон энэ тэнцүү авьяаснуудыг одоо шалгаруулна гэдэг бол амаргүй ийм одоо юм байна гэдгийг хэлжсэн. Тэгээд энэ бүхнээс бид нар бас санаа оноо аваад одоо энэ наадмыг бол цаашид улам дэлгэрүүлж жил бүхний уламжлалт тэгээ орон нутагт явсан одоо 2 шаттай байсан бол магадгүй 3 шаттай болдго юм уу тий
200 гаруй хүнийг оролцуулж ирсэн, хамруулж ирсэн бол 20,000 ирсэн ч өнөөдөр Монгол улсад бол тэр авиаснууд нь бүгдээрээ байгаа. Тэнд хүрч одоо ажиллах нь л бидний үүрэг болж байгаа. Ингээд урлагийн наадмаас гадна бол бид нар бас цаашид ахмадуудтайгаа энэ урлаг соёл одоо сэтгэл санааны юм таашаал авах, тэдэнд байгаа өв соёлыг улам одоо өргөнд дэлгэрүүлэх энэ үүднээс бол тодорхой бодлоготойгоор ажиллах болно. Тэгээд яг бид нар одоо бодлогын хүрээнд бол юу гэдгийг одоо ахмадуудад зориулсан дууны одоо дугуулн ч юм уу тий. Гэхдээ одоо цуглаа зүгээр тэр хүмүүс өөрсдөө дуулаад тийм ээ мөн одоо мартагдж байгаа одоо өнөөдрийн залуучууд хинээс хаанаас сурхаа мэдэхгүй байгаа тэр дууг нь одоо олон түмэн түгээх өөрсдөө дуулж түүгээрээ одоо баясгал цэнгэл авах ийм одоо ажиллаж байнгын тогтмол байхыг үгүйсгэх аргагүй. Тэгээ Монголын үйлдвэрчний соёлын төв орд нь бол ийм сах одоо зориултын том концертын танхимтаагаас гадна бол 300 хүний судалтай бага танхимтай спортын зохицолбортой тэгээ энэ бүхэндээ энэ одоо ахмадуудын нас бие бялдар сэтгэл санаанд тохирсон олон ажлуудыг одоо санаачлан хийх ийм урам зориг сэтлийг бид нар төрүүлж байгаагаараа энэ наадам өөрөө бас өргөн ач холбогдолтой боллоо. Ингээд одоо наадамд оролцсон одоо уран сайханчтайхан шагнал гардуулах ёслолын ажиллагааг нээснийг мэдэгдэе. Та бүхэнд урднаас удаан жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Энэхүү наадмын 4-р байрын шагналыг Баянзүрх дүүргэм Бата Баян Акердон гармын хөгжмөр тоглож байсан Батаг өрж мөнгөн медали 4-р байрыг эзэн болжээ. Бата Баян өрж Бата. За энэхүү наадмын 3-р байр буюу хүрэл медалийн эзнэр Ус өвгийн өдөрт газрын Ахмад Ажаачин Шажин Батгай Лимний гоцлол Монгол ардын уртын сайхан дөө хөрөн тодгойн сүйдрийг ашиглуулсан битүү амьсгаар ихшлүүлсэн гэж нэлээд үнэлгээ авсан. Өдгөө 85-6 настай байж байгаа Шажин Батгай сонгын хайрхан дүүргийн 86 та гэж байгаа. Лимний битүү амьсгаараас одоо та бүхэнд лимитж үзүүлнэ. Энэхүү наадмын мөнгөн медалийн эзнэр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны ардын авьяас нь Чимэд Цэрэн алдарс үлгэрийн холбоо гэдэг аялгаугаараа энэхүү наадмын мөнгөн медалийн эзэн болж байгаа Чимэд Цэрэн бай. Энэхүү наадмын тэргүүн байрын шагналын эзэн бол нэрийн чимэгийг ардын авьяаст Монгол улсын соёлын тэргүүн нэрийн чимэгийг өрж байна. Алдарт чулууны уран гас бүчгийн жижигэн бүтээлийг яочин хөгжмөр ихшгэлүүлсэн нэрийн чимэг. За шагналыг Монголын үйлдвэрчний соёлын тэргүүний ажилтан Гэрэлмаа захиал гардуулж баяр хүргэж байна. Нэрийн чимэг яочин хөгжмийн гослоор алдарч чулууны уран хас одоо та бүхэнд ихшгэлнэ. За дараачихын бэлдэж байгаараа сонсож байгаарай. Дараагийн номинаас язгуур урдаг. За энэ язгуур урдгийн төрөл бол манаас маш олон язгуурчид одоо оролцсон байгаа. Уртын дуу, хөмий, хулсан хуур, төмөр хуур, эсгэрээ, хурдан морины цол, бүхийн цол гэдэг олон сайхан язгуур урдгийн төрлүүд оролцсноос эдгээр хүмүүсүүд энэ байрын шагналд орсон байна. За 5 дугаар байрын шагналтангууд сонгон хайрхан дүүргийн 23 дугаар хорооны биелгээчдийг өрж байна.